Өнөөдрийн Библийн хэсэг дээр харвал Сатан үе олон арга янзаар асуудал янз бүрийн зүйлсүүдийг асуудлуудыг чимээ шугааныг бий болгож тэгээд нэг дагалдагч нь нэгнээсээ урвж Есүсээс урвж мөн дагалдаж явсан нэг дагалдагч сэлмээ суглаад тэгээд хин нэгний чихийг тавьчиж дайжин тэмцэл хийх гэж оролцсон. Тэр үе олон үйл явдал байсан ч тэр дунд Бурхны ажил хийгдэж Бурхны хийх ёстой тэр зөвгөнсөн үг нь тэр хэвээрээ биелэгдэх болно. Бидний амьдарч байгаа энэ дэлхий дээр үе олон гай гамшиг зовлон эсвэл үе олон тэр зүсэн бүрийн асуудлууд үйл явдлууд бий болж байсан ч бидний хувьд үхлийг ялан дийлсэн Есүс Христээс өөр нэгэн үгүй юм. Эмэгтэй уруудан болох Месиа Христ гэдэг тэр нууцыг хэрэг та мэддэг бол Библиэд тэмдэглэсэн байгаа Бурхны үг гарцаагүйгээр биелээ олдог. Өнөөдөр Есүс тэгж хэлсэн байгаа. Үг биелэгдэхийн үгний үг биелэгдүүлэхгүйг гүйцэлдүүлэхийн тулд үг биелэгдэхээр би ажиллаж байна гэж. Сатаны хуурам эхлэлийн дотор бидний амьдралын иргэн тойрон энэ дэлхийн нийгэм тэр чигээрээ улс төр шашин нэг хямрал зүхрэл үе олон асуудлуудаар миний амьдралыг хуцсан байсан ч гэлээ Месиа Христ Библиэлд бичигдсэний дагуу бүх зүйл түүний давхисны дагуу биелэгдсээр байх болно. Бурхны хүү Месиа Христийн цус түүний дуулууртай байдлаар биднийг авралт хүргэсэн юм. Өнөөдрийн Библийн хэсэг дэх энэхүү агуу том агуулгыг би хүлээж аваад биенийх болгох юм бол тэр Бурхан таны бүхий л амьдралын бүхий л хаалгыг нээж таны зүрхний залбирлуудыг гүйцэлдүүлэх болно. Сатан хүний сул дорой байдлыг ашиглан Бурхны ажлыг Бурхны ажил цаад болохын тулд ийм тийм зүйлсүүдийг үйл явдлуудыг эргэн тойронд бий болгосон ч түүнээс үл хамааран Бурхны үг биелнэ гэсэн л бол биелэж л байх болно. Хуурамч амар тайвныг хашгиран би бинийгээ үнсдэгч тэр үнсэж байгаа уруулынхын цаана эртээ хутга төдийл байдаг. Магадгүй бидний тэр Есүсийн тэр үед байсан шиг хүмүүс илд шийдэм зэвсэг янз бүрийн зүйлсүүдийг агсан ирээд айцыг бий болгож байсан ч тэр дунд Бурхны амласан үг биелдгээрээ биелэх болно. Өнөөдрийн Библийн хэсэг дээр ингээд маш их айдас хямралыг ингэж фарисеучуд болон Скратийн үдээс бий болгож байсан. Тэгээд тэр хямрал хийгээд айцын дунд дагалдагч нарын хариу үйлдэл нь юу исэн бэ? Цухтах шүү дээ. Бүгд Есүсийг орхиод цугтсан байгаа. Месиа Христ Бурхан өөрөө тэр Есүс дуулууртай байдлаараа өөрийнх нь дуулууртай байдал болон Бурхны амлалт нь Бурхны биелнэ гэсэн үгс нь огтхон ч тэдгээр зүйлсээс болж өөрчлөгдөн гахахгүй гэдгийг харуулж өгч байгаа. Сатан бидний сэтгэл хөдлөлөөр үргэлж оролдож биднийг үргэлж харилцаан дотор мань асуудалд оруулж
биднийг энэ айдас гэдэг энэ мэдрэмжин дотор хүлсээр байдагч Есүс Христийн нэрээр сатааны ажлыг нураадаг хүмүүс нь амьдарч байгаа цаг үеийнхээ эзэн нь байх болно. Тиймээс та бүхэн эргэн тойронд бий болж байгаа үйл явцуудын дунд Есүс Христийн үгийг тассууран өөртөөгөө энэ дэлхийдээ амьдрах орчинтойгоо болон сатаантай тэмцэн түүний ажлыг нураах юм бол Есүс бол Христ гэдэг тэр нэрийг дуудаж зууралцаар байх үед Бурхан тэр нэрээр дамжуулан гүйцэлдүүлэх болно. Өнгөрсөн 7 хоногийн хэсэгдэр Есүс Гетсеман цэцэрлэгт усан хөлсний туслан тусан тусал болох хүртлээр зовн шаналн байж залбирсан. Тэр залбирлынх нь хөлсний тусаж хатаагүй байх үед өнөөдөр ийм дараагийн ийм үйл явдал шууд бий болж байгаа. Хүний энэ сэтгэл хөдлөл гэдэг юм чинь ингээ хормын дотор ийм дотроос ингэж тийчлэн гарч ирээд тэрнгээрээ дамжуулан ингээд заавал бий болох шаардлагагүй байсан үе болон тэр үйл явдал асуудлуудыг бий болгодог хэдий ч та бүхэн харин тэрхүү сэтгэл хөдлөл дотор захирагдан үйлдэл хийхгүйгээр Есүс Христийн нэрээр таслан цогсоод бид сэтгэл татам Христийн хүнийхээ хувьд цаг үеэ гол дүр ирээдүйн гол дүр нь байх хэрэгтэй. Хүний энэ төрөлхийн ийм сэтгэл хөдлөл суурьтай хариу үйлдэлийн зан чанарыг Бурхан мэддэг учраас түүний талаарх хариулт Есүст бий. Тиймээс Есүс өөрөө бидэнд үлгэр дуурайл болоод ямар ч зөвхөрл хийгээд хямралын цаг үед ч бид залбирал дотор сатааны ажлыг нураах юм бол Библиэд тэмдэглэсэн байгаа Бурханы өгсөн байгаа амлалтын үгсүүд нь танаар дамжуулан таны амьдралд хэрэгжих болно. За 8-0-оор өнгөрсөн 7 хоногт эдний ерөнхийлөгчийн огцруулах шүүх хуралын талаар ярьж байна. Ерөнхийлөгч шүүх хурал дээр 8-0-ийн харьцаатайгаар ерөнхийлөгч огцрох шийдвэр гаргасан байгаа. Тэгээ үүнтэй адилхан Христэд итгэдэг хүмүүс 8-0-оор хожих тийм боломжтой ялах. Бид үгээр хүмүүстэй муудалцах шаардлагагүй. Энэ махан биеийн бодол санаагаар хүмүүстэй тэмцэлдэх шаардлагач үгүй. Тэгээ бид сүнслэг тэмцэл хийж байхад Бурхан өөрөө чирч буулгана гэдгийг Библиэлд амласан. Тэгээ Бурхан чирч буулгадсан ч тэр хүндэж боломжийг өгдөг. Христ рүү эргэн ир. Тэгвэл чи амьдрах болно. Энэ бол Бурханы зарчим, Бурханы хайр. Тиймээс Есүсийн хайр чуулганы гэр бүлийнхэн ингээд татам чирч буулгагдсан хүмүүсийг дагуулж ирээд тэдэнд ч Бурханы хайрыг дамжуулан эзэн Есүст итгэхтэн тэгвэл чи болон чиний гэрийнхэн аврагдах болно гэмээн тэдэнд дамжуулан тунхагласан Христийн хүмүүс болоосаа гэж өрөөж байна. За өнөөдөр нэг л зүйлийг санаарай. Одоо хүртэл энэ амьдралын минь аянд үйл явцын дунд би сайн мэдээнээс л зууран амьдарч ирлээ гэдгээ хүлээн зөвшөөр. Тэгж хэлэх байр суурьд бай. Тэгээ үе олон хүмүүстэй энэ бүхий л амьдралынхаа дуршид ганц ч удаа сайн мэдээг
бүрэн сонсож, бүрэн ойлгосон удаа байхгүй хүмүүс олон. Сайн мэдээг мэдсэн гэвэл үнэхээр сайн мэдээг мэдсэн гэвэл бүх асуудал дууссан тийм цэг тавих. Сайн мэдээг үнэхээр мэдсэн бол бид Бурхны хүүхэд. Сайн мэдээг үнэхээр сонссон бол Есүс бол Христ. Сайн мэдээг үнэхээр мэдүүлдэг чуулган. Үгүй учраас хүмүүс сүнслэг өвчнөд баригдаад Исая номын 4:6-гийн дагуу зовон зүдэрч байна. Хосея 4:6 дээр миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж мөхөж байна гэсэн байгаа. Тэд мэрэгүү ухааныг. Тэр Бурхны талаар намайг мэдэхгүйгээсээ болж гэсэн байна. Тэд намайг мэдэх мэдлэггүйгээсээ болж намайг хайсан тул би ч тэднийг хайна гэсэн. Тэвээ олон шашнууд шашинлаг байдлууд Эхлэл 3:15-ыг хайсан байгаа. Тэрхүү сайн мэдээг хаях юм бол би ч чамайг хаях болно гэж Хосея дээр хэлсэн байна. 창세기 3장 15절을 여러분이 모르면 하늘 배경과 바로 초월하는 하나님의 능력이 없는 겁니다. Бид үнэхээр сайн мэдээг жинхнээсээ мэдэхгүй юм бол одоо энэ бидэнд ийм Тэнгэрийн хаанчлалын ард тал гэж байхгүй хийгээд асуудлыг ингэж хол давж чадах ийм сүнслэг байдал, ийм оюун санааны байдал байхгүй байдаг. Тэгээд би итгэдэг гэж хэлчихэд би итгэл маань багасаад байна. Би одоо соригдоод байна. Ийм яриа суужаадаг. 율법의 권능으로 죄악으로 사로잡아가는 자를 네가 깨트리는 것을 잃어버렸으니 나도 네 자녀들을 잃어버릴 것이다. Хосея 4:6. Чи намайг орхисон тул би ч чамайг орхино. 그래서 고린도전서 15장 56절을 들여다보면 깜짝 놀랄 겁니다. 그래서 지금 사망이 쏘는 것은 뭐예요? 1-р Коринт номын 15:56. 죄 권세의 권능이 뭐냐? Үхлийн хатгуур нь гим нүглийн эрх мэдэл нь хууль гэсэн байгаа. Хууль. Тэгээд байн хуулиараа энэ тэгсэн тэр тэгсэн. Хүн цуглаанд ирээд штэ ийм хууль зарчим дотор итгэлийг сурах юм бол уур хилэн хагарлаас өөр үр дүн гарахгүй. Тэгээд тэр хуулийнхаа итгэлийн үзэл нь биднийг дараагийн шат руу оруулдаг нь юу вэ гэвэл ийм сүнслэг одоо ийм нууцлаг ийм зүйлс рүү оруулаад тэгээд хүн төвтэй одоо итгэл хүн төвтэй одоо хүн сайн сайхныг л хийж амьдрах тэгсээр байгаад ийм итгэлийн сүнслэг ойлголтын талаарх эрүүл ойлголт нь гэмтдэг байгаа. Тиймээс үнэхээр та тэр хуулийн дагуух үзэл бодлоо нураач зөвхөн тэр сайн мэдээ Эхлэл 3 ондор амлагдсан байгаа сайн мэдээ Матай 16:16 дээр Петрийн хүлээн зөвшөөрсөн байгаа эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүн мөн гэдгийг ойлгон мэдэж хүлээж авсан бол бусдыг нь бүгдийг нь хайсан ч зүгээр. 예수스 ирээд Есүс би бол хаадын хаан
түмэн цэргийн эзэн гэдгээ мэдүүлэхийн тулд ирсэн байгаа. 그리스도시여 살아계신 하나님의 Тэр эзэн бол Христ амьд оршиж бурхны хүмүүс. 내가 대신 담당한 하나님의 아들, 하나님의 본체, 하나님의 영광이 네 인생의 과거, 현재, 미래까지 다 해결한 만왕의 왕 그리스도이시다. Тэр Падын хаан Есүс Христ бол бидний амьдралын бүхэл асуудлыг загламбай дээрх үхэл амьдралаараа дамжуулан шийдвэрлэн цэг тавьсан. Тиймээс Исая номын 43:1 дээр ингээд та нар бол бурхных гэсэн байгаа. Яакова би чамайг бүтээсэн Яхова би одоо чамд хэлье. Израиля тэ чамайг би болгосон би чамд айлдаж байна. Тэ би бүү ээ. Би чамайг дуудсан тул бүү ээ. Би чамайг сонгон дуудсан. Эзэн бол Христ амьд оршиж бурхны хүмүүс. 이가 아는 사람은 반드시 여러분 몸에 변화의 역사가 일어나는 걸 그리스도인이라고 하고 그걸 구원받은 자라고 하는 겁니다. 오늘날 왜 교회가 변화 없이 거듭남도 없이 지금 허우적대며 불신앙 속에 살고 있는 Өнөөдөр чуулганууд өөрчлөлтч байхгүй, ахиж твшилж байхгүй амьдарч байна вэ гэдгийг олж хайх хэрэгтэй. 3장 15절의 언약은 뱀의 후손이라는 단어가 나와요. 그 밑에. 그래서 뱀의 후손, 옛뱀군 마귀라고도 하고 온 천하를 꿰는 자와 맞짱 떠라. Эхлэл 3:15. 맞서 싸우지 아니하면 Тэгээ могооны үр удамтай тэмцэх талаар ярьсан байна. 그래서 에베소서 6장 10절에 정말로 마지막으로 너희들에게 경고한다. 주 안에서 Эфес 6:10 дээр 네가 강건한 та нарт эцсийн удаа сануулъя. 12절에 보니까 또 뭐라고 그랬어요? 마귀의 괴계를 능히 대적하기 위하여 하나님의 전신갑주를 입고 Тэгээ Христийн дотор 하지 말고 тэмцэхийн тулд 영들과 마귀 싸움해라. Бурхны бүрэн хуйг дулгыг өмсөж махан бие болон цусны эсрэг тэмцэх биш харин энэхүү ертөнцийн сүнслэг харанхуйн хүчний эсрэг тэмцэх гэсэн байна. Эфес 6:10-12. 막 그냥 별 혼란이 다 일어나잖아. 그러나 뱀의 머리를 깨뜨리시는 주 그리스도는 어떻게 해요? 말씀이 이루어진다. 달라요. Үг биелэгдэх болно. 가짜들 따라다니지 말고 Тэгээ хуурамч нэг дагаж явалгүйгээр 이루어지는 곳에 앉아 있기를 축복합니다. 그래서 배신 앞에서도 맞서 싸우지 않고 우리 예수님은 침묵하시며 말씀은 이루어진다. тэгээ бид бүхий л асуудал өмсөж тэр бүхий л асуудлын өмнө сүнслэг залбирал хийнгээ чимээгүй дуугүй байх үед үг биелэгдэх болно. 우리를 구원하시려고 진절이 쳐지는 그 기도 속에서 막 일어나자마자 제자 한 놈이 튀어나왔고 Өнөөдрийн Библийн хэсэг дээр харах юм бол тийм 튀어나오잖아요. 부으면서 тэгээ Есүсийг барьж өгөхийн тулд нэг дагалдагч нь хүмүүс дагуулж ирээд үнсэлтээрээ дамжуулан Есүс гэдгийг зааж өгч байгаа. Тэр Скратийн Юдас гэж юу нөхий юм бэ? 요한복음 7장에 보면 그는 본래 마귀입니다. Иохан номын 7 дугаар бүлэг дээрээс харвал тэг ингэж сатаны үгээр 13장 2절 амьдрагч нэгэн 절대 뱀
Иохан номын 13:2 дээрээс харах юм бол тэрээр сатаны эсрэг огтхон ч сэмтэхгүй үгийн дуртай сонсон дагагч нэгэн байсан байгаа. 그 생각을 사로잡아 그리스도 이름으로 내어 버려야 되고 쫓아야 되는데 그대로 안고 살잖아. Уг нь олдоо Иохан 13:2 дээр сатан ирээд чихэнд нь Есүсийг зарах санаа өгсөн болвол түүнийг сатаны ажлыг нураах ёстой байсан ч гэсэн үгүй огт нураахгүй дуугаахан сонсоод байж байсан байгаа. 그래서 고린도후서 10장 4절 5절에 모든 생각들을 사로잡아 그리스도의 이름으로 내어 쫓지 않고 복종시키지 않는 자는 바로 뭐라고 그랬습니까? 배신자라고. Хоёрдугаар Коринт намын 15 дээр сатаны ажлыг нураахгүй байгаа нэг нь урагчтай адил. 배만 채우기 위하여 십자가의 원수로 행하는 자들이라고. Тим нэг залмайн дайсан гэж Паул Филиппе номын 3:18 дээр хэлэн үлдээсэн. 근데 우리 교회 장로님들은 이 속에 안 살고 영적 싸움하여 자신들이 낸 모든 막걸리와 부침개 하나 사듯이 그걸 다문화 미션홈을 위하여 쓰임을 받는 헌신자들이 된 것은 조금 기적 위의 기적. 박수도 안 치는 것 좀 봐. За ямар ч байсан нэг цуглааны туслагчин ахлагч нар энэ өргөлөөр дамжуулан Mission Home-ийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэн. Тэд итгэлээр 더 내시면 좋겠습니다. 여러분, 우리가 왜 아침에 눈을 떠서 오후에 되면 또 붉은 노을을 봅니까? 그 노을을 넘어 그 뒤를 가보면 끝이 없는 그리스도 하나님과 그 사랑 안에서 бид орой нарж арахыг харахтаа юуг боддог вэ? 그것을 아는 자, 그것을 본 자는 이 땅에 Тэрхүү нар жаргаж шүн өнгөрч өглөө нар мандахад Христ надад өгсөн тэр өдөр дахин эхэлдэг гэдэг мэдрэмж бидний дотор байдгүй. 장로님들은 이 땅에 돈의 유산을 남기면 하나님의 나라 갈 수 없습니다. 여러분 비석에 희로라기 하나를 취하지. 모든 것을 다음 세대들을 위해 쏟아부은 장로님이 이곳에 잠들다. 이렇게 써놔야 영원한 상급이 있는 거예요. Тэгээ магадгүй туслагцсан ахлагч нар тандан хэлэхэд энэ хорвоог орхих тэр үед манайхаар бушны чулуун дээр гэх юм уу да амьдэрсэн өдрүүдийнхаа туршид үе олон одоо бурхны үе олон хүнд амийг дамжуулан хойч үеийнхээ төлөө хөдөлмөрлөж юугаач хайрлаагүй гэдэг тэр үг үлдээсэ гэж өрөөж байна. Өнөөдөр Скратийн Юдас Есүсийг бариулж өгснийхаа хөлсөнд 30 мөнгөн зоос авсан хийгээд тэр 30 мөнгөн зоосоо үнэндээ өөрөө хэрэглэж чадаагүй буруу юм хийсэндээ харамсаж гэмшиж өөрийгөө ялалсаар байгаад тэр 30 мөнгөн зоосоор худалдаж авсан газар дээрээ өөрөө амиа хорлсон хүн шүү дээ. Есүс Скратийн Юдасыг ирээдүгч мэдэж байсан. Тэгээд ухаарах үгийг Есүс Скратийн Юдаст өгсөн хэдий ч
Юдас тэрхүү үгийг нь зүрхэндээ хүлээж аваагүй билээ. 그의 운명은 피파치라는 천자가 터져 죽었다고. Тэгээд Искариотын Юдасын одоо хувь тавилан нь амьд одоо хорлсон талбай буюу цуст талбай гэж нэрлэгддэг тэр газар дууссан байгаа. Үнэхээр тийм одоо тэг 30 мянган заасны уруу таталтанд бүү бүдрээсэ гэж Иесус Христийн нэрээр өрөөж байна. Нууцлагдсан асуудал, гэр бүлийн асуудал, үр хүүхдүүдийн асуудлуудаас Иесус Христийн нэрээр дамжуулан чөлөөлөгдөөсэй гэж өрөөж байна. 우리나라 유명한 청소년들에게 강사하던 분이 За манай нэг улсын им залуучуудад өсвөр үеийнхэнд одоо хичээл заадаг байсан алдартай лектор амиа хорлсон. Тэгээд бас нэг алдартай ийм жаргалыг дамжуулагч гэдэг юм тэр талаар лекц уншдаг гэр бүл хоёулаа хамт амиа хорлсон байгаа. Тэгээд нөгөө нийтийн төлөө үйлчилдэг тийм том манайхаар бол нэг төрийн бас байгууллага гэх юм уу сан үйл ажиллагаа явуулдаг байсан одоо айлын хүүхдэд амиа хорлсон. Тэгээ бидний одоо ийм сүнсэн доторх өвчлөл гэж би тэр сүнсэн доторх өвчлөлтөө итгэрлийг аваа гэд бурхан хэрнээ бурхны хүү хэрнээ өөрөө бурхныхаа алдрыг буулгаж тавиад энэ дэлхий дээр ирсэн байлээ. Бүх дэлхийн хүмүүс бүр юм сэтгцийн өвчлийн байдалтай. Тэгээ бүгдээрээ ийм сэтгцийн ийм өөрчлөлттэйгээр ингээд гудамжаар ингээд ганцаараа яриад өглөө дайраад ингэж явдаг хүмүүс дэлхийн хэмжээнд асар ихээр өсөж байгаа. 어느 지역에 가장 정신병자가 많고 통계적으로 많이 길거리를 돌아다니는가를 조사해 봤더니 딱 그곳이 За тэгээ би Солонгосын хувьд аль газар хамгийн их тийм одоо ийм гудамжаар явдаг сэтгцийн өвчтэй хүн олон байна гэж судлаад үзсэн чинь 변하지 않는 고인돌과 같은 딱딱한 사람들에게 찾아옵니다. за ямар ч байсан тэр асуудал нь болонгоо зэрэг өөрчлөгдөхийг өөрчлөгдөхгүй ийм хатуурсан зэрэгцэлтэй хүмүүст ирдэг байгаа. 집에 수많은 사람들이 집거하며 우울증에 지금 시달리는 곳이 가장 정신병자가 많은 곳이 한 군데다. 지역이라 말할 수는 없습니다. 또 지역에 살아가고 성질을 이런 생각할까? За ямар ч байсан нөгөө газрыг хэлэхгүй гинэ та нарыг одоо бас ааш нь хөдлөөд бүгд уурлаа алга болох шүү дээ одоо. Би өмнө нь болон тэр газар энэ газар гэж шуулсан. Би одоо амар сайн өөрчлөгдсөн байгаа. Одоо ингээд та нарыг бодоод ингээд үгээ залгидаг болсон. 지금 심각한 문제들이 일어나고요. 그리고 마약을 가장 많이 해서 잡혀온 지역이 어디입니까? За хамгийн их хар тамхи хэрэгэлдэг газар. 아이들이 가장 타락을 많이 하고 Хүмүүс хамгийн их завхардаг газар хүүхдүүд. Өсвөр хүүхдүүд хамгийн их завхардаг газар, хүүхдүүд хамгийн их одоо гэртээ тогтгүй газар газар. 마태복음 12장 28절 29절에 하나님의 성령 Есүс Матай намын 12:28, 29-дээс харах юм бол Бурхны ариун сүнсний хүч чадлыг өмсөд өөрийн дотор байгаа нуугдсан асуудал, сүнслэг асуудал, Бурхнаас хулцсан асуудал, гим нүглийн асуудлаа Есүс Христийн нэрээр хөөн зайлуулах юм бол Бурхны хаанчлал та нарын дотор орших болно гэсэн байгаа. Матай 12:28, 29. 여러분 몸 안에 영혼으로 꼬아리를 들고 있는 이 강한 자를 여러분이 결박하지 아니하면 강한 자로부터 여러분이 속고 또 속고 또 속아서 오늘 가룟유다처럼 비참한 운명을 맞이하게 됩니다.
Тэгээ бидний дотор байгаа энэ хүчтэй нэгэн буюу төрөхөд нь угаасаа байсан гим нүглийн энэ чүн мөн чанараар орж ирсэн байгаа сатаныг бид үнэхээр байн гуурхэд дотроос ингэж гаргаж хаяхгүй юм бол хуурцаар байгаад сүлдээ хууртаад байгаа гэдгээч мэдэх мэдрэмжгүй болтлоо Скрадийн Юдас шиг зам дээр зогсох болно. Тэгээ угийн бие Иохан 8:44 дээр гардаг шиг амьдруулдаг одоо угийн миний дотор байгаа юм сатанлаг мөн чанар. Үүнийгээ бид шийдвэрлэхгүй юм бол таны амьдралд жинхнээсээ өөрчлөл гарахгүй. Дахин төрөлтөж бий болохгүй. Тиймээс Авраам Иохан 8:56 дээр үүнийг хаглах дахлын ширээг босгосон гэж байна. Иохан 8:56-аас харвал та нарын өвгдөөс болох Авраамч Есүс Христийг харахыг ингээд харахтаа баярлан дахлын ширээ босгож эзний нэрийг дуудангаа үнэхээр баярлаж хөөрсөн гэсэн байна. Тиймээс Эхлэл 12:3 Огтын боломжгүй зүйлсийг гарцаагүй боломжтой зүйл болгох, ерөөлийн сувг болох. Сатаны ажлыг нураахстыг би ерөөж, сатаны ажлыг нураахстыг хэн нэгэн харах юм бол тэр хараас нь нэгнийг би шийтэх болно гэж Бурхан хэлсэн. Бүх дэлхий сатаны могоон толгойг бэсгэж тэр өөр удмаар дамжуулан бүх дэлхийн ерөөлийг хүлээж авах болно. Тэгээ сатаны ажлыг нураагч итгэлийн үр удам болох надаар дамжуулан бүх үндэстэн ерөөлийг хүлээн авах болно. Тэгээ намайг хуурдаг би гэж би өөрөө өөрийгөө сайн дураараа хуурдаг. Түүнийг нураа. Үүнийг сайн хийж байсан Элч Паул Үлс номын 20:25 дээр ичин хэлсэн байгаа. За хончныхаа байр суурнаас хааны байр суурьнд хүрсэн байсан Давид 나로 요동치 않게 하기 위하여 그리스도가 하늘 내 우편에 그래서 나는 뱀 대가리를 깨뜨리고 있었더니 26절에 이런 응답이 왔다. 내 마음이 기뻐하였다. 내 입술도 즐거워하였으니 육체는 희망에 거하게 됐다. хамтдаа Үлс номын 20:25-26 уншицгаая. 영적 싸움 하는 기도는 영원한 상급이 되다. Үлс 2:25-26 Давид түүний тухай эзэн өмнө минь үргэлж байгааг би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж хэл минь баяслаа. Махбат минь ч найдвар дотор оршино. Сүнслэг үгийг ярьдаг үг хэл. Хүн төвхтэй одоо тэр сэтгэл хөдлөлийн чанартай үг хэллэлэг гарах үед болж өгвөл өнөөдрөөс ахгуулаад зүгээр амаа хамхаарай. Бидний нөгөө үгээ залгих ёстой тэр сатаны ажил бидний амьдрал хичнээн олон билээ.
Тэг ингээд ийм зөрчил, ийм сэтгэлийн зөрчил, оюун санааны зөрчил, атаархал, үзэн ядалт, тэг сэтгэлийн шарах бид эдгээр зүйлсүүдийг ингээд тас ингээд өөрөөсөө таслах хэрэгтэй. Түүн дотроо хөлбрөөд ээж болохгүй. 더 이상 병들거나 무능하지 마시고 가난과 질병과 모든 무능에서 그리스도의 이름으로 해방받는 그리스도의 날이 되기를 축복합니다. Үнэхээр бүхий л өвчлөл хийгээд үхлийн айдсуудаас Христийн нэрээр чөлөөлөгдсөн өдөр байх болтугай. 어느 여러분 가정의학과에 다니시는 Та нэг юм эмчтэй би уулзсан байгаа. 자기 집 전 집안 아들, 딸, 부인, 자기까지 다 정신병자로 지금 살고 있다. Тэгсэн чинь юу шилсэн байг вэ? Гэрийнх нь бүх гишүүд ийм сэтгцийн ийм эрүүл биш байдалтай амьдрч байгааг надад хэлсэн байгаа. За би хариулахдаа 가정의학과를 선택한 이유는 та одоо эмч энэ нэг ийм гэр бүлийн эмч гэх юм уу? Амарчсан тийм нэг та ийм болсон нөө шалтгаан нь гэр бүлээ дотроо ийм жаргалтай байхаар ийм одоо эмч болсон биш үү? Гэтэ яагаад ийм асуудал таны гэр бүл байгаамаа гэж асуусан. Тэгээд би хүний одоо үндсэн суур мөн чанар юу вэ гэдгийг мэдэхгүй улмаас эдгээр зүйлсүүд бий болж бай гэж. Хүний угийн нөө мөн чанар нь Бурхны дүр төрх шүү дээ. Тэгээд тэр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байгаа хүн төрлөختөн Бурхнаас холдсны улмаас сүнслэг ийм асуудал хайж ирсэн байгаа. Тэр сүнслэг асуудал нь хараал үхэл зөрчлөөс өөр зүйлсийг оюун санаанд өгдөггүй. Харин тэр одоо байдлаас сугран гарах цорын ганц арга зам байгаа. Тэр арга зам нь эмэгтэй өрөөдөн болох Месиа Христ. Тэр нэрэнд итгэж түүний нэрийг дуудах хүн бүр амийг авах болно. Тэгээд Бурхны хүүхэд гэдэг эрх мэдэл статус байр суурьтайгаар дэлхийн илгээлтийн галт тэргэнд суухад болно. Шийдвэрлэхэд үнэхээр амархан асуудал. За Есүс арч болгоны хүмбэр хувь тавилан хараал үхэл амьдралын гай зовлон гуудаасаа болоод хүмүүс бүгдээрээ өргөл дахил одоо тийм хуурамчтайны залбирал тэдгээр зүйлсүүдэд хүлэгдэн амьдарч байна. Бид Бурхныг үл мэдэн зүгээр би хүссэн дуртайгаараа амьдардаг цаг үед амьдарч байна. Үүнийг бий болгосон одоо зүйл нь харанхуй үхэл хоосон байдал гэж Библи хэлсэн. Гэрэлчээд Тэжүү арал руу одоо манайхаар чинь юу илээ байж гэрсний дараа явдаг аялал чинь Басарын аялал. Басралд аялалд явсан өдөртөө эхнэрээ хураасан хүн байгаа. За бас нэг гэр бүл гэрлээд эсвэл хүүхэдтэй болъё гэд хоёул хүүхэд төрөсөн төрсөн хүүхэд нь төрөлхийн гажигтай. Тэгвэл та яах юм бэ? Хүний амьдралд энэ гай зовлон гэдэг юм нэг л өдөр ямар нэгэн хэлбэрээр хайж ирдэг байгаа. Эдгээр зүйлсүүдийг хаах хүч чадалт цорын ганц Есүс Христийн нэр. Асуудлын шийдвэрлэгчийг Бурхан бидэнд илгээд хэн байсан ч Христэд итгэж хүлээж авах юм бол түүнийг би ариун элбэгээр юрөх болно гэсэн байна. Тиймээс гимнүглийн эрх мэдэл, үхлийн эрх мэдэл, сатаны эрх мэдлийг асуудлыг шийдвэрлэх арга зам бол Есүс Христээс өөр үгүй.
Өнөөдрийн Библийн хэсэг дээртэй ингээд гинт ингээд хямрал ийм асуудал бидний нүүрэн дээр тулж ирээд дагалдагч нар нь бүгд цухтаад Есүс баригдаад шүүхийн өмнө очоод баримтлагдан явахтай тэр бүхэл одоо асуудлууд үйл явдал хямралууд дин донд бүхий л асуудлыг шийдвэрлэх чадaltaй Есүс өөрөө тэнд байна шүү дээ. Гэтэл хүмүүс тэр шийдвэрлэгчийг орхиод зугтаж хараад ч итгэхгүй. Тэгээ тэр шийдвэрлэгчээ үнсэлтээрээ дамжуулан барьж өгч 30 мөнгөн зоосоор худалдаж тэгээд олон тэнд байсан ахлах тагаач нар болон шашны хүмүүс яаж игээд олон нийтийн сэтгэл санааг үүмүүлж Есүсийг буруутай гэж итгүүлэн загалмай дээр цовдолж өхүүлээд өөрсдийнхөө байр суурийг л хадгалан үлдэх эс өөр зүйл бодохгүй. өөрийнхөө нэг удаа бодоод үз. Тэгээд тагаалдагч нар шиг тэг ингээд урвдаг, зардаг, худалддаг, зүхтдаг. Тэгээд өнөөдрийн Библиэд тэр хамгийн сүүлийн хэсэг дээр харсны ишлэл дээр харсан чинь ингээд зүхтаж байгаа одоо байдал нь өөртлөө шүү дээ. Нэг нөмрөө нүцгэн явж яснаа зэрэг айгаад зүхтснаа нөмргөө хаяад нүцгэн чигээрээ зүхтаад нэг юм дүр төрхийг та нэг төсөөлөд үзтээ. 지구상에서 가장 웃기고 웃어야 할 일이 오늘 일어났다 이 말이에요. Тэмэр өнөөдөр хошин шогийн юм болж байна гэсэн үг шүү дээ. 인생의 모든 문제 해결자를 놓고 지금 이들이 벌리는 일들을 들여다봐라. Тэг амьдралын минь асуудлыг шийдвэрлэгчтэй хамаатай энэ үйл явдлын донд хүмүүсийн гаргаж байгаа янз бүрийн хариу үйлдэлүүдийг хар. Есүсийг дагаж ирсэн нэг дагалдагч нь одоо ихгүй нэг харцаараа Есүс энэ штэ гэж заагаад нэг тэ бариулах гад нэг зааж байгаа цавин одоо ингээд цаахан дохоод Есүс энэ байр гэнэ. Тэгээ Есүсийг ингэж үнэхээр одоо угтаж одоо итгэн хүлээж авах хэрэгтэй байсан юудэчүүд, фарисеучуд, хуулийн багш нар нь харин нөгөө нэг барьж аваад шоронд хийчихье гэдэг. Тэгээ энэ дэлхий дээр хамгийн одоо гоц үйл явдлыг бий болгохоор амлалтыг биелүүлэхээр хэлэхэд ирсэн байгаа. Есүс Христийг тэг бүгд алахын тулд, өхөөлөхийн тулд ингэж сэтгэл нэгдэн буу шийдэм, сэлэм, зэр зэвсэг агсан ирж байгаа. 하나님의 아들 죄 없는 그 독생자를 처절하게 채찍으로 십자가에 매달아 죽이고 이것이 우리들의 숨은 문제입니다. Тэг энэ бол бидний дотор байдаг нууцлагдсан асуудал. 이걸 사로잡아 내버려야 돼. Цэнслэг асуудал бид үүнийг үгүй болгох хэрэгтэй. 여러분이 복음을 못 깨달으면 고통을 통해서라도 성경에 기록된 말씀을 이루어지는 거예요. 그래서 이것을 깨달아 Өвдөлтөөрч хамаагүй дамжуулан Библиэд бичигдсэн байгаа үгс нь биелээ болдог. Үүнийг угааруулахын тулд Бурхан Израиль гэдэг үндэснийг колонч болгосон, цөлдөж болгосон олон үйл явдлуудыг тэдэнд үзүүлсэн. Тиймээс тэдний дундаас энэхүү одоо аврагчийг ойлгож мэдсэн байгаа нэг Бурхан хүрээтөөгийн хожуул үлдгэсэд гэж нэрлсэн. 그래서 창조주 하나님을 알고 여러분이 여자의 우선 메시아 뱃머리를 깨뜨릴 복음을 알아야 모든 문제가 이렇게 되는 거예요. Бид бүтээгч Бурханыг мэдэж байж бүх асуудал дууссан гэж хэлж чадна. 예수는
Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Сатанаа зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн илгээлт. 이건 모르면 뭐가 오냐? 고통이 따른다 이 말이에요. Үнийг мэдэхгүй бол зовлон л дагна. 고통이 계속 밀려온다. Зовлон дагна. 100만 원짜리 해결하면 200만 원짜리. Магадгүй та сая төгрөгийн асуудал шийдэх юм бол 2 сая төгрөгийн асуудал ирнэ. 5 сая төгрөгийн асуудал шийддэг бол танд 10 сая төгрөгийн асуудал ирэх болно. 10 саяын асуудыг шийдвэрлвэл 100 саяас ч илүү одоо алдах тэр асуудлууд ирнэ. 고통보다는 돈 이야기를 하면 잘 알아들어. Зовлон гэж ярил та нар ойлгохгүй мөнгөөр ярил ойлгодог болохоор би мөнгө яриад байна. 저는 여러분 정말 원래 인간이 하나님의 형상으로 지음을 받았는데 왜 이렇게 행복이 없을까요 하고 울면서 돌아다녔어요. Тэгээ би ч гэсэндээ тэгээ нөгөө үнэхээр ингэж Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байгаа бид хүмүүс яагаад ийм аз жаргалгүй мэ гэж бүр уйлангаа асууж байсан удаатай. Би тэр үед эхлэл 3 дахь тэр бүлэг дээрх асуудал Адам Евагийн асуудлаар дууссан гэж бодож байсан байгаа. Тэгээ тэр асуудал нь төрөлхийн гимнүгэл болоод ирсэн гэдгийг мэдээд 7 хоногийн туршид би уйлсан байгаа. 나에게 영적인 문제를 만들어냈구나. 사는 게 죄로 만들어. 하나님을 믿는 척, 아는 척, 느끼는 척, 응답받는 척, 기도하는 척, 척병이 걸려서 자신을 강명한 찬사로 가장하여 이중생활, 삼중생활하게 만드는 이 더러운 가증스러운 것을 내 몸에서 발견했다 이 말이에요. Тэгээ өөрийнхөө доторх хорон мууг харсан байгаа. Бурханд итгэдэг гэсэн хэрнээ айдастай нэгнээр амьдрахад хүргэгч. 하나님께 기도하면 Бурхан залбирлал хариулна гэдгийг мэддэг хэрнээ залбирал дотроос нь гардаггүй энэ хатуу байдлаа өөрийнхөө дотроос олж харсан би. 교회를 다니면 다닌 만큼 믿음이 떨어진다라는 걸 내 몸에서 알았어요. Чуулганд явх хэрээрээ итгэл минь илүү дордож байна гэдгээ ч олж харсан. 이 삼처주를 없애시려고 Миний доторх энэ хүн 이 땅에 그리스도가 오신 것이다. 3 хараалыг таслахын тулд сатаны ажлыг нураахын тулд Есүс Христийн дэлхийд ирсэн юм цорын ганц зам. 내 몸에 있는 모든 저주와 재앙을 사망을 Миний бие доторх гай зовлон үхэл ийг нураахын тулд миний аврагч миний өмнөөс солиос олон дэлхийд ирсэн байгаа мөнхийн Христ. 그렇게도 금식 기도로 간청의 기도로 정시 기도로 몸부림치며 하나님을 만나보고 싶어서 매달렸던 그 기도가 그런 기도가 아니라 하나님 만나는 길을 여시려고 그리스도가 내 몸에 오시게 된 겁니다. Тэгээ бурхантай уулзах зам болохын тулд Христ миний бие, миний сэтгэлд ирсэн. 그래서 그리스도는 기름 부었다 해서 참 왕, 참 제사장, 참 선지자 이 세 가지의 일을 내 몸에 완성시켜 놓았다 이 말이에요. Христ тослогдсон гэдгээрээ жинхэнэ хаан, жинхэнэ дахилч, жинхэнэ зүнч болон тослогдож 내가 이제는 하나님 나라와 이어진 길이 생기고 тэр Христийн улмаас би бурхантай холбогдох зам бий болсон байгаа. 그 이름을 Есүс бол Христ гэдэг тэр нэрийг дуудах бүрд гай зовлон хучих тэр тахилч 내가 예수는 그리스도 그 이름을 부를 때마다 Есүс. Би Есүс бол Христ гэдэг нэрийг дуудахын хэрээр сатаны ажил нурдаг гэдгийг мэдсэн. 영접하는 자 곧 그리스도 그 이름을 믿는 자들에게는 하나님 자녀 되어지는 권세를 우리에게 주신 것입니다.
Тиймээс Иохан номын 1:12 дээр харин өөрийг нь хүлээн авсан болгон тэр Есүс Христ гэдэг нэрэнд итгэдэг хүмүүст Бурхны хүүхэд болох эрх өгөгдсөн. 내주 인도 역사하시는구나. Тэр нэрээр дамжуулан Бурхны сүнс миний дотор оршиж намайг удирдан ажилдаг юм байна. 이렇게 주시는 것이다. 그래서 내 욕심과 내 욕망과 내 탐욕으로 하나님께 구하는 것이 아니라 세계복음화를 위하여 먼저 나를 하나님의 자녀로 창조하는 것이다. Тиймээс хүсэл шунлынхаа дагуу амьдрах биш. Бурхнаар үг Есүс Христийн нэрээр дамжуулан юуны төрөнд өөрийнхөө доторх цэвэрлэгийг хийх. 그리하면 주의 천군 천사가 수종을 들게 되고 하늘과 땅의 권세 Тэгэх үед Бурхны тэнгэр элчнэр надад үйлчлэнч. 제자를 찾아 세워 Үйлчлэн бид энэ дэлхийн төгсгөл хүртэл дагалдагчийг бий болохын тулд дэлхийн хязгаарыг чиглэн алхах тэр аян эхлэх болно. 드디어 고통이 멈춰지고 누림이 시작되고 도전이 시작되고 기다림이라는 응답이 오는 겁니다. Энэ сайн мэдээг дотор байгчд нь итгэлийг эдлэх эрүүл ирдэг. 가르쳐주고 도망가고 옷 벗고 도망가는 이런 분위기가 있어. 여러분 삶에 여자의 우선 메시아 그리스도 이름 뱀의 머리를 깨뜨리는 그 힘을 가졌습니다. 성경은 이루어집니다. За үнэхээр бидний амьдралд хүмүүс Есүсийг хаяад зүхтах тэр эсвэл ингээд үе олон хямралууд тохиолдсон үйл явдал болж байсан ч би итгэл дотроо байх юм бол үг ямар ч хямралын дунд үг Библиэд бичснийхаа дагуу биелэгдэх болно. 검을 차고 돌아다녔던 베드로는 그 감정 하나 조절할 힘이 없어서 그냥 칼을 꺼내가지고 제사장의 말고의 길 만일 여기 쫄겨졌으면 어떻게 될까? 말고의 길을 잘라내 버려가지고 더 그 피의 분위기로 만들어 버렸던 Өнөөдөр Есүсийг хүмүүс барихаар тэр үерх үедэд Петр Есүсийг хамгаалж байгаа ингээд сэлэм гаргаж ирээд Малах гэдэг нэг цорцын аюуны цэргийн чихийг тавьчихсан байгаа. Тэгээ харин Есүс харин тэр чихийг нь буцаагаад эдгээсэн байгаа. Есүс сэлмээр тэмцэгчин сэлмээрээ шүгдэх болно гэсэн. 반응을 일으키는 Есүс Христийн нэрээр энэ сэтгэл хөдлөл ингээд ийм янз бүрийн ийм хямралын ийм үйл явцад дотроос мань гарч ирдэг тэр сэлэм барьсан хандлагууд хариу үйлдэлүүдээ нураа. 우리의 싸움은 피 흘리는 싸움이 아니라 Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш. 성경의 말씀을 이루어가는 Тэг Библийн үгийг хэрэгжүүлэх тэмцэл юм. Энэ чуулганы хөмбөр 9장 23절에 Лук 9:23-ийн эзэн байх болтугай. Лук 9:23. 여러분의 목사인 저는 여기에 증인입니다. 이 한 구절 가지고 저는 여러분 앞에 증인으로 Хин нэг нь намайг дагахыг хүсвэл өөрийгөө өгөөсгөн өдөр бүр загалмайгаа өрөөд намайг дагаа гэсэн байна. 주의 종들이 예수님을 따라간다고 하면서 결국은 자기 자아를 부인하지 못하잖아요. Өнөөдөр хүмүүс Есүсийг дагаж явна гэж хэлдэг ч гэсэн өөрөө өөрийнхөө бодол санааг нас урвдаггүй, түүнийг орхидоггүй байгаа. Тэгээд суур сайн мэдэхгүй байгаа учраас 마귀의 일을 멸하는 것입니다. Есүс Христийн нэр бол сатаны ажлыг нураахын тулд өгөгдсөн байна. 그래서 십자가로 악을
자기를 쳐서 복종시키고 날마다 나는 그리스도 안에서 죽는다라는 것을 선언하게 되면 өдөр бүр өөрийгөө 버리고 үгүйсгэж өдөр болгон би Христийн дотор үхдэг гэж тунхаглах юм бол бид хорон мууг өөрөөсөө таслах хүч чадалтай болдог. 이것을 제자들이 몰라서 예수님을 홀로 남겨두고 다 도망가게 됐다. Үүнийг мэдэхийн улмаас дагалдагч нар Есүсийг ганцаараа ингийн үлдээгээд бүгд зугтасгаасан. 십자가에서 완성해야 될 유일한 한 그분은 이런 엄청난 소용돌이라는 환경 속에서도 침묵하며 하나님의 말씀은 반드시 이루어진다고 약속해 놓았습니다. Ийм олон асуудал хямралын дундаж Есүс дуугаа байж Бурхны үг гүйцэлдүүлэхийн заавал гүйцэлдэх болно гэсэн. Бурхан бол хайрын мөн чанар. 여러분 안에 있는 마귀를 영원한 무적에게 가다놓고 여러분을 구원하려 여러분 안에 영원히 함께 하시려 이 땅에 오십니다. Бидний зэрэг мөнхөд хамт оршин байхын тулд Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн. 내 안에 하나님 떠나 원죄적 DNA에 요팔사사로 살게 만드는 이 가증스러운 것을 오늘 내어버리고 Миний дотор байгаа 주 예수 그리스도 이름으로 өөрөөрөө амьдруулахад хүрдэг бүхий л гэм нүглийн үндэс суурийг таслан эзэн Есүс таны эзэн бослох болтугай. 살아계신 하나님 Хам залбирцгаа амьд оршиж бурхан минь 이루어 가시는 Библийн дагуу бүхий л зүйлсийг биелүүлэгч 영적인 눈을 Есүсийн авралын төлөвлөгөөнд бидний нүдийг нээсэн тул 여자 여성 메시아 그리스도의 이름으로 맞서 싸워 하나님의 말씀을 어떻게 우리들을 통하여 이루어 Бурхны үг 볼수 있는 биднэр дамжуулан хэрхэн биелэгдэж байгаа вэ гэдгийг харж чадах үйс Бурхны хүүхдээр ирүүлсэн тань баярлалаа. 하나님을 떠남으로 Бурхнаас холдсноороо харанхуйд хүлэгдсэн байгаа 사람들은 빠지고 순리를 영리로 바꾸어서 쓰는 이 시대에 энэхүү 여자 여성 메시아 энэ цаг үед бид Месиа Христийн нэрээр эртний могой сатан гэж нэрлэгдэх 권세를 그리스도 이름으로 허락해 주시니 감사합니다. буу сүнсний ажлыг нураах Есүс Христийн нэрийг бидэнд зөвшөөрсөн Бурхан тань баярлалаа. 우리에게 어떤 일을 자행하고 혼란 속에서도 도망가더라도 오직 예수가 그리스도라는 그 이름을 부르는 자에게 Бид Есүс Христ гэдэг тэр нэрнийг дууддаг нэгэн ямар ч зовлон зүдгүүрийн дунд байсан ч 우리들에게 허락해 주시니 감사합니다. өөрчлөгдөх, ялах боломжийг өгдөг Бурхан тань баярлалаа. 우리가 원수되었었을 때 하나님의 아들 Бид Бурханы дайсан байхад л Бурханы хүү Есүс Христийг залмай цовдсноороо 화목하는 길을 허락해 주시니 너무나 감사합니다. Бурхантай эвлэрэх замыг нээсэн Бурханд үнэхээр их баярлалаа. 우리가 연약하고 Бид сул дорой байж гэм нүгэлтэй байх үед ч Бурханы хүү Есүс Христийг загалмайд цовдлсноор бидний төлөө 모든 저주와 고통과 재앙을 бүхэл хараал гай зовлон өөр дээрээ өөрөн 영원한 생명으로 살게 해주시니 너무나 감사합니다. Есүс дүүрэлж биднийг мөнхийн амьтаа болгосон Бурхан тань баярлалаа. 하나님의 사랑은 창세기 3장 15절에 언약적인 하나님이라는 것을 알았고 사랑의 하나님이라는 걸 알았어요.
Бурхан бол хайр гэдгийг бидэнд мэдүүлсэн хийгээд бурхан бол амлалтын дагуу энэ дэлхийд ирсэн гэдгийг мэдүүлсэн тул бид үнэхээр Есүс Христийг дагдаг хүнийхээ хувьд сатаны ажлыг нураахын тулд өдөр бүр мэрэгүү ухаан хийгээд тэдгээр сүнслэг нууцуудыг ариун сүнсээр дамжуулан зөвшөөрөх болтугай. 창세기 3장 15절 Эхлэл 3:15 дамлагдсан байгаа Месиа 드리는 그 사랑을 가진 자는 Есүс Христийн 한다고 말씀해 주셨습니다. нэртэй нэгэн 이제부터 우리를 세계복음화 속에 алдаа дутагдал хүрдэггүй гэж альцсан тул 말씀이 이루어져가는 그 태열 속에 우리를 уг биелэгдэх тэрхүү зам дээр биднийг байлган өрөөх болтугай. 이제는 여자의 후손이 하나님의 사랑의 본질이라는 걸 알았어. 주 Бурхны 예수는 хүү 그리스도라는 그 고백 өөрөө бурхан мөн чанар гэж бидэнд 하나님의 나라 хэлсэн тул 하옵소서. бидний итгэлээр дамжуулан өдөр болгон Имануэлийн дотор бурхан надтай хамт байх болтугай. 여자의 후손 메시아 그리스도 그 사랑이 Месиа Христийн хайр биднийг дуудсан тул 내가 여기 있나이다 하고 고백하는 эзэн би энд байна гэж өчөх тэр итгэлийн үчлийн хүн байлгаж өгөөч. 예수 그리스도의 이름으로 모든 총체적 치유가 응답으로 일어나게 하옵소서. Есүс Христийн нэрээр цогц эдгэрэл бидний амьдралд хариулт болон ирэх болтугай. 예수 그리스도의 이름으로 기도합니다. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.